тэгэхээр манай хип-хоп артист Тандар маань 2026 оны 1-р сарын 4 буюу он гараад одоо Японы энэ Асахи гэдэг сонины хамгийн ихний дугаарт нийтлэгдсэн Монгол болон дэлхийн бусад орны хип-хоп урлагийн талаар, соёлын талаарх нийтлэлийн гол дүрэн болсон байгаа. Тэгээд энэ дээр гарсан энэ морьтой зурны хувьд гэдэг юм бол артистийн маань өөрийнх нь санаа тэгээд яг Монгол ах уйтайгаа холбоотой Монгол өв уламжлалаа танилцуулсан ийм уран бүтээлүүд төрөж байгаа учраас морьтой ингээд зураг авахулмаар байна гэсэн өөрийнх нь саналын дагуу Японы сонины сэтгүүлч маань энэ зургийг авсан. Тэгээд Японы улсын хувьд 2026 он гарахтай зэрэгцээд морь жил бас гарч байгаа. Тэгээд тэр утгаараа энэ одоо зургийг нь бүр онцолж тийм ээ дэлхийн 4 улсын одоо артистууд дундаас онцолж энэ нийтлэлийнхээ одоо гол зургаар нь гол дүрээр нь сонгож ингэж гаргасан билээ. За тэгээ Асахи сонины хувьд гэвэл 130 жилийн 130 гаруй жилийн түүхтэй сонин Японд уншигчдийнхаа тоогоор эхний ер нь бол 2-т ирэмблэгддэг. За захин уншигчдийнхаа тоогоор бол 1-т ирэмблэгддэг ийм одоо алдартай сонин байгаа. Тэгээд энэ сонин Тандар маань өөрийнхөө одоо тийм Монголдо түгээн дэлгэрүүлж байгаа хип-хоп урлаг тэр дундаа хип-хоп урлагаа Монгол соёл уламжлалтайгаа хэрхэн одоо холбож уялдуулж байгаа. За мөн Тэнгэрийн төслийнхөө талаар бас давхар танилцуулсан байгаа. Сонины хувьд гэвэл би яг одоо энэ сонины сурвалжлагт нь Монголд ирээд ажиллах үеэр нь тийм ээ нийтлэлийн одоо Монгол дахь сурвалжлагыг авах үеэр нь хариуцж ажилласан. За мөн уран бүтээлч одоо тийм ээ Монгол одоо хип-хоп урлагийг яг залуу үеийн одоо яг өнөөгийн артистуудыг маань Тандар илүү төлөөлж чадах болоо гэдэг утгаар нь санал болгосон байгаа. За тэгэд өөрөө бол нэг тийм хип-хоп урлаг сонирхдаг хүн бол биш. Гэхдээ энэ нөгөө нэг ажилтайгаа холбоотойгоор ерөнхийдөө Тандрын дуунуудыг нэлээ одоо сонирхож сонсож байгаа. Тэгээд ялангуяа сүүлийн үеийн дуунууд нь маш юм залуу үеийнхэндээ өв уламжлалынхаа талаар тийм ээ Монгол соёлынхаа талаар таниулах ийм одоо нэг сэтлийг сэжмийг өгсөн маш юм чанартай уран бүтээлүүд гаргаж чадна, олзуурхаж байна. Тэрнээс гадна нэг юм үе хоорондын ялгаа их гараад идэг шүү дээ. Манайд чинь тийм ээ одоо залуу яхмад үе хоорондын хит юм ялгаа гараад идэг. Энэ ялгааг бас уран бүтээлүүдээрээ дамжуулаад аль болох нэгж багасгаж тийм ээ хүмүүсийн хооронд нь үе хооронд нь нэгтгэж өгч байгаа юм болов уу гэж бас боддог. Энэ удаагийн одоо гэгэн клипний үед ч гэсэн бас яг тийм мэдрэмж төрлөө.